За Magic Finance програмн дээр үндсэн хөрөнгө худалдаж авах, агтлах, за тухайн хөрөнгөнд илэгдэл тооцох үед үндсэн хөрөнгөний тайлан хэрхэн гардаг талаар тайлбарлая. За нэг жишээн дээр авч үзье. За компани 1 сарын 2-нд 5 сая төгрөгийн үндсэн хөрөнгө худалдаж авчээ. За задаалж харуулбал ширээ санал 50 гэсэн 3 төрлийн хөрөнгө авсан байна. За үүнийг програмн дээр оруулж өгье. За 1 сарын 2-нд за ширээ санал маань өөрөө тавилга тогшлох гэсэн ангилал дотор хамаарагдаж явна. За 5 сая төгрөгөөр авсан. За тэгэхээр үндсэн хөрөнгөтэй холбоотой журналын бичих болгонд B баган дээр шалга А гэсэн бичиг гарч ирдэг. За энэ маань үндсэн хөрөнгийн кодыг бичиж өгөө гэсэн үг байна. За ингээд дараалалаар нь кодуудыг нь бол бичиж өгдөг. За ингээд unique гэсэн кодыг үндсэн хөрөнгийнхөө кодыг бичиж өгснөөрөө үндсэн хөрөнгийн тайлан гаргахад бэлтгэгдэж байна гэсэн үг байна. За unique гэж бичиж өгсөн учраас одоо үндсэн хөрөнгийн тайлан руугаа бүгдээрээ бичиж өгнө. За тэгэхээр тайлан харах хөрөнгө. За үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл дээр үндсэн хөрөнгийнхөө тайланг бол гаргаад явдаг. За тэгэхээр энэ дээр бид нар гараас мэдээлэл оруулж өгнө. Тэгэхээр үндсэн хөрөнгө ямар үндсэн хөрөнгө худалдаж авсан бэ гэхээр ширээ, сандал, за тавиур. За тухайн харьяалагдах дансын мөнгө адилхан сонгож өгнө. За тавилга тогшил гэсэн ангилал дотор хамаарна. За мөн хариуцах эзэн болон байршлах хаягийг бас бичиж өгч болно. За эхний үлдэгдэл байхгүй учраас энийг хоос орхичээ. За орлого болон зарлагын хэсгийг бид нар энэ дээр орлого зарлага гэсэн хэсгээр дарж орлогодож мөн зарлагддаг байх нэ. За тэгэхээр бид нар орлогодож байгаа хөрөнгүүдээ энэ дээр бичиж өгнө. Ширээ, сандал, за тавиур гэсэн хөрөнгийг бол орлогодож авсан. За тухайн хөрөнгийнхөө үнийн дүнгийг бол бичнэ. За ширээ 3 сая, сандал сая 800, тавиур 200 мянга. За тоошрох юм гараар бичиж өгнө. За тэгэхээр Z багнан дээр үндсэн хөрөнгийнхөө кодыг бичиж өгдөг. Тэгэхээр журнал дээр 5 сая төгрөгийн хөрөнгө маань unique гэсэн кодтой байгаа учраас unique гэсэн кодыг нь бичиж өгнө. За ингэснээрээ журналаас үндсэн хөрөнгөний тайлан руу ерөнхий журнал нь татагддаг гэсэн байна. За мөн юу баган дээр ямар нэгэн алдаа бол байхгүй байна. Шалга гэсэн алдаа байхгүй бол үндсэн хөрөнгөний тайлан зөв хийгдэж байна гэсэн үг байна. За дараагийн гүйлгээр өгөө оръё. За хоёр дахь гүйлгэн дээр илэгдэл тооцоо гэсэн байна. За 3 сарын 31-ний байдлаар бүгдээрээ тухайн авсан хөрөнгөндөө илэгдлээ тооцъё. За 3 сарын 31-нд за дебет талдаа илэгдлийн зардал, кредит талдаа хуримтлагдсан илэгдэл тавилга тогшил. За хэдэн төгрөгийн илэгдэл байгуулах бай тийм ээ. За энийг харахаас өмнө тогтмол мэдээлэл дээр очино. За тавилга тогшлолт болохоор 120,548 мянган төгрөгийн илэгдэл бол байгуулагдсан байж байна. За байгуулвал зохих илэгдэл, байгуулсан илэгдэл хоёр бол таарч авах хэрэгтэй. Тэгэхээр байгуулвал зохих илэгдлийг програм тооцоод гаргаад ирсэн байна. За энийг журналын дээрээ хулаад өгчнө. За ингэснээрээ буцаа тогтмол мэдээлэл рүү очингууд байгуулсан илэгдэл болон байгуулвал зохих илэгдэл хоёр хоорондоо таарсан илэгдлийн зөрүү үүсээгүй. За энэ маань юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр илэгдлээ бид нэр зөв тооцоолоод явж байна гэсэн байна. За мөн илэгдлийн зардал гарсан учраас зардлын ангилал бол хийчээ. За энийг ерөнхий удирдлага дээр нь бол тавьчээ. За ингээ илэгдэл тооцсноороо хөрөнгөн дээр ямар өөрчлөлт гарах вэ? За үндсэн хөрөнгөний тайлан руугаа очлоо. За тухайн авсан хөрөнгөнд маань илэгдэл бол тооцогдсон байж байна. За саяны бидний журнал дээр байгуулсан 120,548 мянган төгрөгийн илэгдэл маань за энэ дээр ингэж салж харагдаж байна гэсэн үг байна. За журнал руугаа очсон. За дараагийн гүйлгээ маань 3 сарын 31-нд тавиурыг агтлаа гэж байна. За тэгэхээр 3 сарын 31-нд за тавиурыг агтлж байгаа учраас үндсэн хөрөнгө бид нэр данснаас хассны гарц гэсэн данс байдаг. Зардлын данс дебет талдаа бичлээ. Кредит талдаа тухайн хөрөнгөө бууруулад үнийн дүнгийн бичнэ. За мөн л адилхан үндсэн хөрөнгөтэй холбоотой журналын бичил бичсэн учраас шалга А гэж гарч ирсэн. За тэгэхээр бид нар дараагийнхаа кодыг бичиж өгнө гэсэн үг байна. За U2 гээд код бичиж өгсөн учраас үндсэн хөрөнгийнхөө тайлан дээр бид нар мөн адилхан оруулж өгнө. Орлого зарлах хэсгээр оруулж өгнө. За энэ дээр бид нар ямар хөрөнгөө агтлж байгаа вэ гэхээр тавиур, үнийн дүн нь 200, за тоошрох нь 1 ширхэг. За нөгөө журнал дээр байгаа кодоо бид нар бичиж өгнө. За энэ кодыг бичснээрээ үндсэн хөрөнгийнхөө тайлан руу татагддаг. За ингээ эцсийн үр дүнгийг харъя.
За тэгэхээр нэг ширхэг 50-ыг орлогдсон байсан. За буцаагаад энэ хөрөнгийг зарлагдсан. Эцсийн үлдэгдлэр бол энэ хөрөнгө хаагдлагдсан байна. За мөн бид нэр 4822 гээд илэгдлийг нь бид нэр даснаас хасах ёстой. За яагаад илэгдлийг нь даснаас хасж байгаа юм бэ гэхээр үндсэн хөрөнгийн даснаас хасж байгаа учраас тухайн хөрөнгийнхөө илэгдлийг нь даснаас хасах ёстой. За тэгэхээр энийг даснаас хасахын тулд хуримтлагдсан илэгдлийн дебетээс илэгдлийн зардлынх нь кредит рүү журналын бичил бичнэ. За энэ тухайн тайлант хугацааны илэгдэл учраас илэгдлийн зардлыг нь кредитлнэ гэсэн үг байна. За мөн зардал гарсан учраас зардлын ангидлыг бол хийж өгнө. За ингээ ажлын хүс нэгтэн дээрээс харъя. За 120,548-ийн илэгдэл бид нэр тооцсон байж байгаа. За 4,822-ийнх нь илэгдлийг нь бид нэр хасаад за одоо 115,726 төгрөгийн илэгдэл бол үлдсэн байна. За энэ маань хөрөнгийнхөө илэгдлийн эцсийн үлдэгдэлтэй бол таарч байх хэрэгтэй байна. За ингэж үндсэн хөрөнгийн тайланг гаргана.